Эргүүнээ хонгийн домог гэж ярьдаг зүйл бол Жужааны хаанд одоо төгсний судалгаагаар бол Жужааны хаан тус мөхөхөд түүний язгуур тан анги нь зүүн хойшоо юм уу эргүүнээ хун руу хяад нөхөц гэсэн хоёр овг хоёр гэр бүл цугтаж явсан гэж үзэж байгаа. Монголын эзэнт гүрний Ил хаан тулсын Хасан хааны тушаалаар Персийн эрдэмтэн Рашид ад-Дин Перс хэлээр судрын чуулган хэмээх түүхэн сурулж 1307 онд бичиж үлдээсэн байна. Ил хаан Хасан их түүхтэй хичээнгүй нэгэн байсан тул Рашид ад-Динд монголчуудын талаарх бүх мэдээллийг цуглуулan даалгаврагч бичүүлсэн энэ сурвалжаас өнөө цагийнханд маш олон үнэт мэдээлэл олж авч байгаатай ихэнх хүн санал нийлэх bizээ. Тус судрын чуулганд монголчуудын үүсэл гарвалыг өгүүлсэн эргүүнээ хонгийн домогт Илэр балар цагаас бусад Түрэг аймагуудтай тэмцэлдэж улмаар 2000 жил энтертэй багцаанд илт дайсагналсан цагаас л Монгол гэж нэрлэгдэж үржихгүй. Цааш нь үнэмшиж болох их сурвалжаас үзвэл өөр аймагуд монголчуудыг дийлж хятахад 2-2-ээс илүүгүй хүн амь гарсан ажгүй. Энэ хоёр айл дайснасаа буруулан дутааж эргүүнээ хүн хэмээх нэвтэр хүүе бэрх уулын хавцалд очиж суужээ. Эргүүнээ хунд монголчууд өсөж үржин 400 жил болоод тэндээс гарч эцэг өвгдийн уугуул нутагтаа ирж суурьшиж байгаа тухай гардаг. Эцэг өвгдийн нутаг гэдэг нь бурхан халдун уулын орчим гэж манай болон гадны судлаачид санал нэг байдаг гинэ. Харин Монголын нуус төвчөнд бичснээр дээр тэнгэрээс заяад төрсөн бүрт чон гэргийн гуамарлын хамт тэнгис талай гэтэлж ирээд онон мөрний их бурхан халдун ууланд нутаглаж Бат цагаан гэдэг хөвгүүнийг төрүүлжээ гэж бичснийг хүн бүр мэдгэлээ. Хамгийн сонирхолтой нь судрын чуулганы эргүүний хонгийн домог болон Монголын нууц товчон эхлэл домог хоёрт язгуурын монголчуудын угсаа гаргав. Өвг дээдсийн нутагтаа иргэн суурьсан тухайд нэгэн ижил зүйлийг өгүүлдэг.